жишээ гэж ярихаар бидэрт угаасаа харагдаж байгаа Монголд ороод очсон энтгэхээс ороод ирсэн янз урсгалууд байгаад шүү дээ тий. Хүмүүс тэрний үнэхээр ингээ автцсан хамаг л мөнгө төгрөг юу гэдгийг бүх юмаа өгөөл ингээл итгэл найдвар бүх юмаа сэтгэлээ өгөөл ингээд яваад л байгаад байгаа харагдаад дотроос тэгээд идэг аахгүй. Үгүй штэ Монгол хүний мөн чанар гэдэг чинь энэ бишээ бид нар өөр юм байгаа шүү дээ. Өөр бидний өвдөдсөн ингэж яваагүй маа гэдэг юм яг шүмжлэлтэй хандах болчоод идэг. Тэр гэхдээ нөгөө юу л да одоо тэнд чинь нөгөө нийт захирал юм өөрөө ижилсээд байгаа учраас татагдж байгаа гэдэг нэг асуудал байгаа. Одоо тэгээд тархин тэрийг ингээд үнэн гэж итгэх тийм байдалтай л байгаа гэсэн үг шүү дээ. Танин мэдхүү дутж байгаа л гэсэн. Тэгээд тэрийг одоо хохирч ойлгоно эсвэл ингээд амьдралаа заавал одоо би тэр шашныг амар ингээд буруу гэсэн утгаар ярих шүү. Ер нь аливаа юмыг те нөгөө заавал хохирч ойлгоно, амьдралаараа ойлгоно, бүр үр удамдаа тэ таньж мэдээгүй алдаагаа үлүүлж ойлгоно. Энд чинь ингээд жамаа. Гэхдээ уул нь болвол яг үгдийнхөө ухааныг судлал заавал ингээд хохирол амар урт удаа хугацаанд бүр ингээд нэг юмыг ойлгох гэж ингээд бүх амьдралаа барах болно л шаардлагагүй болно. Тэрнээс наан ингээд хурдан байх боломжтой юм байлээ. Ер нь бол яг боломж байгааг нь бол харсан. Тэгээд би бол ингээд зүгээр харсан л болохоос яг өөр дээрээ бас хэрэгжүүлэх гэж бүрэн гүйцэд хэрэгжүүлж чадахгүй л явж байгаа шүү дээ. Гэхдээ тийм бол боломжтой юм билээ. Тэгээд тэр монголчууд чинь тийм байсан учраас л тийм цөөхүүлээ ирнээс одоо дэлхийн талыг эзэлждэг ч юм уу. Тэр бол нэг оюун ухаан тарих гавлын чадал хүчин тийм хэмжээнд хүрсэн байсан л гэсэн үг юм билээ л тийм. Ялтгал нөгөө жам гэдэг зүйлийг өөртөө тултлан таньчингуудаа тэрэндээ зохицуулаад их тийм оюун санаа суу зал гэдэг байгаа штэ. Чин сэтгэлээрээ бүхнийг яг тэр жамд тохируулаад менежмент айгүй асар өндөр стратегтэй менежмент хийсэн. Байх гэдэг юм те. Нэг талаар нь ярих юм бол тэр нөгөө одоо менежментийн чинь суурь нь одоо энэ танин мэдээгүй байдал нь баггүй. Тэгээд эндээс ингээ нэг алдаа оноогоор ингэж нэгтарсаар байгаад сурсаар байгаад тэгээд өргөлдөө хүрч байгаа нь их Монгол. Тэгээд их Монголоос яг ингээд дахиад таньж мэдсэн яваад одоо бид нар ингээд яг таньж мэдэх шатанда явж байгаа. Олон юм алдсан байгаа. Тэгээд нөгөө тэрийгэ буцааж сэргээд санд сэрэх гэх үг л гэж тэ. Санд сэрээд тэгээд мэдсэн ер нь ингээд иймэрхүү нөгөө тутамжууд явдаг юм шүү. Нөгөө цаг цаглбар Монгол өвдөдсөн ер нь цаг цаглбар гэдэг зүйлийг айгүй бас сайн таньсан байсан гэдэг байгаа тий. Монгол зурхаа гэж ярьдаг юм. Тийм байсан гэж ярьдаг. Одоо яг нөгөө миний одоо 2 дахь бичээ судар маань зурхаан судар. Зөв. Тэг ер нь яг угаасаа л цаг хугацаа одоо яг тэ манай буурал бит хоёрын үйл тийм юм шиг юм л да. Цаг хугацаа, орон зай гэдэг юм тайлхаас эхлээд тэгээд эн чинь явсаар бүр ойртоод ирэхээрээ төрийн тухай битэж ярих цаг нь ирэх юм уу? Яг энэ суурин дээрээ явж байгаа болохоор ингээд суурин дээрээ л төвлөрн одоо буурлууд бол ингээд төрийн тухай асуул ингээд нэг өнгөн хэсгээр нэг хальт ингэсгэж хариулаад байна уу гэхээс нөгөө үндсийн гүйтд ингэж таниулж өгөөгүй учраас бүр ингээд төр засаглал ярих бол нэг тийм тай биш байх гэдэг тийм. Аргагүй л дээ те. Угаасаа бидний одоо нөхцөл байдал нь бэлэн бус байна. Энийг чин одоо тийм хэлж өглөөч арын сайн ойлгохгүй учраас үнэлж мэдгүй тэгээ үн цэнгүй ингээд болох гээд зүгээр л нэг ингээл нөгөө л нэг гээл хүмүүс яг тэгж хүлээж авдаг ч юм хэлэхээр тэгдэж штэ угаасаа ингээл одоо гаргалгаа чухал шийдэл чухал тэр нь чухал гэх тэгээ яг өөртөө гаргалгаа шийдлээ олж байгаа мó гэхээр байхгүй. Тэгээд нөгөө хэлэхээр тийм ээ мэднэ л гэд ингээд
Тэн чинь ерөөсөө нөгөө нэг хэлж байгаа үгээ сайн ойлгохгүй байна. Тэгээд үгний ард ямар утга юу зааж өгөх гээд байгааг үнэлж чадахгүй, үнэлэх хэмжээнд бас ингээд байхгүй байгаадаа л холбоотой. Яг үнэ. Тэгэхээр тэр нөгөө нэг ухаж бодох гэдэг чинь одоо маш чухал байхгүй. Одоо жишээл заавал манай буурлаас холбоогүй шүү дээ. Бусад буурлуудын нэг өгүүлбэр гэхэд ингээ хэд хоног бараг бодохоор байдаг шүү дээ. Тэрийг ингээ ухаж бодож байгаа шүү дээ. Цааш нь сайн хөөж бодож байгаа шүү дээ. Хөөж бодно гэхээр юм хайрцагын дотроо л бодоод нэг цэгт очиод ингээ зогсоочдөг байхгүй хүмүүс. Тэрийг бүр ингээ сайхан тойруулах хэрэгтэй. Уг нь бол. Та бол өөрөө маш их ухдаг. Нилээ их олон талаас нь тулгарч асуудаг байх гэдэг шүү дээ, тий? Тэг ер нь яг энэ зүгээр миний зүгээр одоо юу юм төрлөх хөөгдөл юм шиг. Би угийн багаас тийм байсан юм уу? Ингээд юмыг ингээд хөгөөд дуусгаж чаддгүй баггүй юу? Хөгөөл гэдэг. Тэгээ тэр нь ингээд хөрөөл гэдэг тийм одоо юутэй гэх юм уу? Юутэй гэх юм дээ. Онцлогтой байна тий? Өөрийн чанар гэдэг юм уу тий? Нэг талаас нь харахаар тийм багаасаа байсан юм дөө. Энд чинь нөгөө нэг яг хийсвэрлэн бодох, төсөөлөн бодох чадвартай хүмүүст бас байдаг шинж байхаа да. Үгүй нөгөө баруун тэрх мэрх гэдэг лөө тийм. Ялтгүй тийм байна тийм. Маш сонирхолтой ном гарах гэж байгаа юм байна. Эхнийх нь ном нь болохоор яг юунд тухай гардаг гэлээ. Би одоо эхнийх нь болохоор яг нөгөө үндснээсээ задлаад судрууд гарах юм байна гэж ойлгосон. Эхнийх нь болохоор бүр яг үндсэн тэгээд тэн дээр ч нөгөө галын үндэс гэж ярина, төрийн үндэс гэж шалдуурдна. Тэгээд цаг хугацаа, жам мэдрэл ингээд шүлэглээд тайлбарласан. Гэтэ нөгөө нэг жам гэхээр энэ чинь нөгөө цогт бүрэн агуулга учраас хүмүүс ингээд нэг юм эцсийн хариулт таагаад байдаг хгүй. Тэгээ ер нь жам тийм эцсийн хариулт гэсэн юм байхгүй. Тэндээс яг нөгөө цаг хугацаа орон зайд харуулж буулгаж авах хэрэгтэй хгүй. Тэгэхээр энэ эхний судар нөгөө үндсэн судар яг эцсийн хариулт гээд байх юм байхгүй. Гэхдээ ингээд тэндээс ойлгож авах хүсвэл бүх амьдралыг бараг ойлгож авч болно. Ялтгүй маш гоё байна л да. Надад нэг юм санагдаад байдаг. Тэгэхгүй яагаад өвдөж одоо их Монгол улсын үед ч гэх юм уу бүх шашныг хүлээн зөвшөөрч те тэр хүний итгэл үнэмшлийг хүндэтгээд байна шүү дээ те гэдэг зүйл дээр бид нар зүгээр энгийн жишээгээр бид нар өнөөдөр бүх зүйлийг яг нэг тунгийн тааруулж гэдэг шиг өөртөө голчийг алдаагүй байгаа хүмүүс тэр болгон туйлшраад байх нөхцөлөө бүрдүүлэхгүй юм байна л да те одоо туйлшрахгүйгээр яг голчоо олцсон хүмүүс те цаг үед болохоор нөгөө тэр нөгөө эзэлж авсан газрууд ч юм уу тэрийг ингээд нөгөө доктортой барихын тулд тухайн цаг үед бол итгэл үнэмшил илүүтэй жоо мухар сүсгийн ч байсан байж магадгүй шүү дээ тийм. Тэр нь мухар сүсгийн байх тусмаа маш хүчтэй байдаг бах. Тэгэхээр нөгөө нэг доктортой байлгахын тулд тэрийг ингээд нөгөө хүлээн зөвшөөрж байсан дээр байсан баг л та. Тийм баг. Тэсэн санаа шууд орж ирчих. Түүнээс яг нөгөө бүх цаг үед тийм байх ёстой гэсэн үг бас биш нөгөө хориглох ёстой үедээ зөв үедээ хориглох, зөв зүйлээ хориглох, цээрлэх зөв үедээ одоо хориглож исэн юм буцаагаа зөвшөөрөх юм иймэрхүү зохицуултыг бол яг нөгөө тухайн цаг хугацаа орон зайдаа харуулж л хийж авах ёстой юм байна. Яг үнэ. Тийм ч болохоор яг яалтгүй төрч ёсондоо их засаг гэдэг хууль энэ дор одоо гүрэн улсаа байгуулж авсан гэж ярьдаг те. Тэгэхээр яалтгүй за та нарын итгэл үнэмшил шашин шүтэг үзэл чинь чөлөөтэй байж болно. Гэхдээ одоо энэ жамд зориулагдсан энэ хуулиас гажиж болохгүй гэдэг зүйлийг бас ингээд гоё стандарт болгоод одоо нөгөө хийж болох үйлдэлийн хэмжээс болохгүй доо хэмжээ болохын дээд хэмжээ гэдэг ямиг ингээд тогтооцсон байсан болов. За ихтгэлийн талаар би хамаагүй ярьж мэдэхгүй байна. Мэдэхгүй юм чи мэдэхгүй л гэж хэлээд. Одоохондоо арай болоогүй хүрээгүй байгаа тийм. Би ч бас мэдэхгүй зүгээр ерөнхийлөд байгаа байхгүй. Одоо нэг хууль заацтай болно болохгүй гэсэн юм ёс
ёсонтой энэ хандлага өөрөө угаасаа хүнийг бас хүн болгож идэг юм болов гэсэн ерөнхий л нэг юм байгаад байгаа надад. Би ч бас хэлж мэдгүй. Тийм. Одоо ч нэг дөнгөж тэрийгээ суралц дээр юу нь болох юм болоо, юу нь болохгүй юм болоо гэдэг дээрээ л бид чинь бөөндөө явж байгаа шүү дээ. Тэгээд тэндээс нэг ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээ тодордог ч юм уу те. Тэгээд гүн ухаан гэж яриад байгаа юм тодроод тэрэн дээрээ ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээнүүд нь тодороод тэгээд ард нь хууль засаг хэмжээний за тэрэн дээрээ суйрлаад тогтолцоо гэд тэгээд соёл тэгээ уламжлал гэд иймэрхүү дараалалтай явдаг юм шиг. Бидний үүрэг бол хамгийн гол нь тэр гүн ухаан суурийн зөв гаргаж авах. Тэрэнд тэрнийг одоо гаргаад ирлээ гэхэд түгээх ч юм уу, ядаж ойлгоод нэг хүүхдтэй нэг хэлээд өгчих ч юм уу тийм. Гис мэт байдлаар оролцох юм бол гэж одоо зүгээр энэ бол яг зөвөр цэвэр миний өөрийн өнцөг шүү. Одоо цаг бол тийм болол гэж. Тийм байна. Би ч гэсэн одоо бас суралцаал явж байгаа хүний нэг байгаа юм. Голчоо олох юмсан яг юу эс ингээл таньж мэдэх гэл янз янзын асуултад юу гарч ирээл те. Тэгээд ингээд явж байгаа хүн учраас надад бас таны номыг уншихсан гэсэн бас ийм бодол төрж байна. Гарсан тэр үнцээ олох гэдэг зүйл дээр илүү гоё тодорхой зүйлсүүд гарч ирэх юм шиг санагдаад байна л да. Авна таны номыг өөрөө хөдөлдөг гэсэн те бүх юм өөрөө хийдэг. Одоо хөдөлтөө дууссан уу? Дуусаагүй байгаа. За би тэгвэл хөдөлтөж авна. Тэгээд тэндээс ном ирэх гэж бас нэг хөөрхөн ажил болно. Гэтэ яхаа явж ирсэн авж уншихыг маш их үсэж байна. Тэгээ хоёр дахь ном нь болохоор цаглбарын тухай гэсэн те. Яг зурхай бидний ойлгодог шиг зурхайч биш л дээ. Ер нь тэгээд жүүркай гэж задлаад тэгэл зүйт ёсны юу лээ задрааг мартчихжээ. Ямар ч тийм зүйт ёсны тухай гэх юм уу. Тэгээд тэн дээрээ мон амин чанар энэ төр гэж бас задлж тайлбарлалээ. Бүр ихэл үүтгэл одоо хүний өөрийнх нь үндсэн хар цагааны сүлдэн тэргээл ер нь тэр нь бол илүү ойлгомжтой бас хүртээмжтэй байхаар шинжээн л байлаа. Гэтэ би яг бүрэн төгсгөөгүй л байгаа л да. Одоо дундаа л явж байгаа. Зөв. Одоо ингэж ярьдсан юм лээ шүү дээ те. Монголчууд ерөнхийдөө альва зүйлийг 3 тон дээр авч 3 гэдэг зүйлийг бүл тооцчих гэдэг юм уу те. Суураар нь одоо тэгж авч үздэг гэсэн юм нэг халтах юм сонссон. Тэгээд бас цаагаараа утга учиртай л ах л да тий. Альва зүйл. Тоо ч нь өөрөө тооны утга бол бас яг ингэ бэлэгдвэл гэх юм уу бэлгээр тайлбарлах юм бол яг 3 биш тийм үү болоод явж байгаа юм байлээ. Тэгээ айгу толгой эргүүлдэг юм байлээ. Ер нь бол тоог бас тайлбарлаад би жон толгой эргээл байгаа. Ер нь яг 1-10 хүртэл тоог тайлж гин. Тэгээд дүрснүүдийг гурвалжин дөрвөлжин дугуй. Тэгэл одоо 10 төгөөмлийн үлцгийг хийж гэх юм уу тиймэрхүү юмыг тайлж оролдож байна. Тэгээ нэг барьж авчаад алдчихад бас жоохон хаяа толгой өрөхгүй юмнууд байгаад байна. Ер нь аль тиймэрхүү юмны тухай юм лээ. Тэгэхээр энэ үнэнхээр одоо бидний мэдхгүй маш өөр сэтгэл бидний мэдхгүй маш өөр ертөнц байх гал юм л да. Харцаагүй. Надад яг нэг ихэндээ ийм өөр тэр чин буурлууд ч бас одоо яг суу зайл гэдэг шиг суу зайлтай байдаг хгүй ингээд нэг өөрийнхөө би чи өөрийнхөө л хайрцагтаа таарсан юм аа бичих гэж бас үзэн штэ. Тэгэхээр яаж сонирхлын татах уу? Яаж ингээ гайхшруулах уу энэ төр гэдэг айгуу сайн мэддэг хгүй. Тэгээд ингээ сонирхлын татаад
ингээд өөрийнх нь бодож чадах би жишээл 10 хүртэл тоолж чаддээ шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг чадах юмар нь сонирхлын татаж ингэж гаахуулж агаад тэгээд ингээд бүр ингээд тайлуулаад эцэстээ очихоор яг бас өөр гэхээсээ илүү жоохон холсон болохоос тэгэл бидний өдөр тутмын ахуй амьдралын тайлал бууж ирдэг. Бид нар бас тэгвэл их холоос байгаад байгаа юм байна энгийн зүйлсээ тийм. Тэг яг тэрийг нөгөө нэг энэ өөрийнх нь хайрцагнаас гарах гэж л ингээд жоохон нааш нь цааш нь ингээл нэг тоороо нэг дүрс рүү. Гэхдээ тэр нь яг утгагүй гэсэн үг бол биш шүү дээ. Утгын тайлбарлаж авах замдаа ингээд миний сэтгэлгээ одоо тэлчийдэг гэх юм уу. Тэгээд тэлцэн сэтгэлгээн дээр ингэж өөрийнхөө үгээр оруулж ирэнгүүтлээ тэрийг ингээ уншихаар би яг өнөөдөр нүүр тулгарч байгаа асуудал өөрийгөө засах, өөрийгөө таних гэдэгт маань л хэрэгтэй тэрийшэл чиглэсэн юм байдаг. Ерөөсөө тэгэж нэг амар ингээл үлцээхээ одоо гэлтэх ёстой төрмөр гэл ингээд тэр нь байхгүй л дээ. Угаасаа ингээд цаг нь болохоор магадгүй те төрийг ойлгох хэмжээнд очицгоор нь төр ирж магадгүй л байна. Тийм байна тийм. Зөв. Маш гоё. Таны хувьд бол одоо жишээлх юм бол 10 жилийн өмнө ч гэдэг юм уу ямар байсан яг одоо нөхцөл байдлаа ингээд харъя гэх юм бол маш асар өөр байх л та тий. Энэ талаар та юу гэж бодох вэ? Би чинь яг тэ 10 жилийн өмнө би 22 байсан. Тэгээ би чинь жоохон айлын эрэхтэй охин тэгэл залуу хүмүүс яаж амьддаг вэ? Тэр нь дундаа бүр нилээн шовчин хүн байсан шүү дээ. Гадаад дотоод яваал тэгэл шоу. Энэ бол шууд өөр байсан. Таны үнэт зүйл чи өөрчлөгдсөн гэж хэлж болох уу те? Одоо яг өнөөдөр тэр үед бол би бүр ерөөсөө би яг багаасаа ном уншдаг тэгэж жоохон юмыг ингэж жоохон хэтрүүлж боддог энэ төр байсан. Гэхдээ тэр үед миний бодол одоогийн шиг ингээл одоо хөвөрч байгаа ч гэсэн яг тэр хайрцаг дотроо ингэж иргэдэгс байхгүй. Хайрцаг дотроо ирэхээр нэг юм ингээд нэг л янзаар эргүүлж боддог гэсэн. Тэгэхээр хүн ингээ амар залхаад ядраад хачаад идэх байхгүй. Одоо болохоор ингээд нэг юмнаас ингээд би жишээлбэл ингээд энэ альчуурнаас хөөгөөд бүр ингээд тэнгэр рүү оруулаад тэнгэрээс нь газар руу оруулаад юм бүр ингэж хөөж одоо боддог гэх юм уу? Одоо бол тэгээд тэнцэн бас буурал бас хөтлөнөө айгуу чиглүүлнэ. Өмнө нь болохоор яг энэ тархич уулан байж лээсэн. Гэхдээ бол яг юм нэг л тойргоор ингээд эргээд ямар ч юм гаргалгаа шийдэл танаа зүг болтгүй юм уу. Тэгэл тэгжээс ногоож болохоор ядраад хайчдаг. Тэгэл нөгөө л нэг одоо аргитаар суух ч юм уу те эсвэл ингээд нэг юм шатан биетэй амар байх байдлаар сэтгэлээ зэтгдэг тийм л хүн байсан. Тэр өнөөдрийн өнцгөөс харах юм бол таны үнэт зүйл чинь шал өөр болцсон байна шүү дээ тий. Тийм. Тэр ч яг нөгөө 19 оноос нөгөө гэрлийн ургааны подкаст сонсноос ер нь эхэлсэн л дээ. Тэнд бол яг л гинт сонсоод шууд миний хайж исэн юм байна гэлээ. Би ч одоо юу ч хайж исэн мэдэхгүй тэгэл бүх хэлж байгаа юм ингээд чихрүү ямар ч хаалцаадгүй ороод тэгээд судрын уншаал подкастын сонсоолч юм уу тэнгүүд одоо болохоор ботгоор тэрийг бас ингээд тухайн үедээ яг юм буулгаж аваагүй яг юм үгнүүдийг ингээд нэг цээжлэх маягтаа оруулсан юм шиг надад санагддаг байхгүй юу. Яг очвол бүгдийн мэдэрчл оруулсан л байдаг. Гэтэ агуулгын над бүр өстө таг дотоо оруулсан юм шиг санагдав. Тэгээ тэрийг ингээд нэг өгүүлбэрийг л ингээд буурал задлахад аюу өргөн агуулгатай юм байдаг юм байлаа. Тэр нэг ингээд цаг хугацааны явцад ингээл яг хичээгээл багаар өөрчлөгдүүлж гэх юм ингээд яг нэг газараа зогссон юм байхгүй хөдөлжил явж байгаа гэх юм уу. Зөв. Үнэт зүйл ч гэсэн одоо тэр үед 19 онд миний үнэт зүйл ингээл их орон гэл ингээд нэг жоохон огшлолтой ч юм уу те нэг юм яг төр мөрлөлээр би бол амар төр судалдаг байсан шүү нэрээ төрийн тогтолцоонд. Тэгжээд одоо болохоор чинь нөгөө төрлөгөө ерөөсөө ингээд орж чадахгүй байгаа байхгүй яа тэгвэл тэр бол ингээ болоогүй би ингээ арай жуулна гэдгийг мэдээд байгаа. Тэгэхээр ингээд өөр дээрээ тогтцоо тэгээд
ойрын үед л дандаа л өөртөө ажиллах, өөрийгөө таних гэл дандаа л тийм юм дээр байж байгаа. Тэгэд энэ өөрөө дуусахаараа харилцаа химийн солилцоо, химийн харилцаа руу ингээд орчт юм билээ. Тэгээд тэндээсээ хөөж цаашаа төр мөрлөгөө орт юм болов уу гэж ойлгосон шүү. Тийм байна ч одоо ингээл маш их төр засгаа гэл огшоол те экорн гэд ингэж байгаа бид нар их хөөсөрдгөл юм байна л да. Яг юу вэ гэдгийг мэдэхгүй одоо нөгөө юундээ мэдрэмжиндээ юу яагаад хөдлөгдөөд нь шүү дээ те. Ямар ч хумзаргүйгээр. Тэгэхээр яг өөртөө яг бас л нэг нөгөө үе шат. Тэр чинь нөгөө байх ёстой. Тэгэхгүй шууд өөр дээрээ ажиллаад явчихаар тэр чинь нөгөө юуны төлөө гэдэг нь зөвхөн өөрийнхөө төлөө болчих магадгүй байхгүй юу? Төрийн төлөө, төмний төлөө, олонний төлөө одоо дэлхийнхээ төлөө гэдэг ийм бодол бодож байгаа хүмүүс дээр одоо удамшил нь тийм хэмжээний удамшил магадгүй сэрдэг ч юм уу те. Тэгэнгүүтлээ тэд нар нь сэрхээрээ яадгүй гэхээр хамгийн эхлээд өөрийг нь л угаасаа засч эхэлдэг. Тэгээ өөрийгөө засахад чинь тэр буурлууд чинь ингээл буужрал засаад өгчдөг юм байхгүй шүү дээ. Зөвөр ингээд чиглүүлнэ, хөглөн. Тэгээд тэр бодох юм чинь бид нэр өөрсдөө хийж явах хэрэгтэй. Тэр зөв шийдвэрийг бид нар ингээд өөрсдөө ингээд ухаж бодож олж явах хэрэгтэй. Тэгээд энэ дэр хүмүүс надад бол амар халтаад идэм шиг санагдсан. Ингээл нэг буурлаасаа бэлэн хариулт гордоол дэдэг ч юм уу эсвэл ингээд манай буурлаас ирээд бэлэн хариулт гордоод ч юм уу. Тэрийг яагаад ингээд өөрөө хийж сурах хэрэгтэй шүү дээ. Өөрөө бодох хэрэгтэй. Тэгээд өөрөө бодож ш тэр чинь өөртөө засал болж бууж ирэхээс хүн хэллээгээд өөрөө бодоогүй бол угаасаа бууж ирэхгүй, наалтахгүй, хэрэгжүүлж чадахгүй гэдэг. Зөв мэдлэг, сайн мэдээлэлч гэдэг юм уу зөв замаар болж явах тусам одоо тэр ухамсарт хэлэх гээд байна те. Тэр зүйл дээр бид нар илүү ач холбогдол өгж одоо өөрсдөө хичээх нь шүү дээ те. Одоо бэлэм хараад суугаад ахгүй. Одоо өөрийгөө хөгжүүлэгч гэдэг юм уу? Тодорхой хэмжээний альва зүйлийн утга учир мөн чанар тэр үндсэнд нь байгаа юмыг хайхын тулд л одоо тэр хичээх хэлсэн юм байна. Би одоо таны сүүлд ярьсан ярилцлаган дээр байсан те бид нар бол гарцаагүй бүх юм нь бэлэн байгаа ертөнцид амьдарч байгаа те. Бэлэмжлэх сэтгэлгэн дээр суурилсан амархан бүх юмнууд нь амархан. Тэрнийхээ хэмжээгээр бид нар нөгөө сэтгэх ёстой, оюун ухаан, дайчлах ёстой бүх эрчим нэрг маань гардаггүй юм уу бидраас. Тийм нэг залхуугийн юмд байгаад нь шүү дээ тий. Гэдэг санаан дээр би бол санаа нэгдсэн л те. Өнөөдрийн ертөнцөл. Гэтэ тий ер нь аль тэгж байгаа. Тэгээд нөгөө нэг яг нөгөө хоолоороо шахуулахгүй байгаа гэсэн бид нэг толгой доторгоороо шахуулаад итгэл явж байгаа шүү дээ. Яг үнэ. Пиццас тавцсан. Тэрийгэ хож боддгоо шүү дээ. Ер нь ингээ бодоод тэгэл зүгээр ингээд гутраал ингээд нэг буугаад өгсөн ингээд би ч өөрөө бараг 8 жил мэл тэгж явсан л та. Гэтэ тэрийг ингээд бодох хэрэгтэй байхгүй. Бодоод ингээд өөрөө өөртөө тусалж өгнө л чадна. Хүн тэгээд эцэс бусдаас гадагшаа хайхгүйгээр өөрөө тийм. Аха. Тэг ер нь бол яг бүх асуудлыг өөр дээрээ төвлөрүүлээд шийддэг юм байна гэж би ойлгосон шүү. Аха. Тийм хүч хүнд өөртөнд байдгийг бид нар мэдхгүй төөрөөд байна те. Тий өөр дээрээ л ажиллаж байгаа юм бол өөрийгөө ингээд хуургаж өөрчилж чадна. Дээрээс нь хажуу авирахны хүмүүстэйгээ харилцаагаараа тэднийг хуургаж өөрчлөх гэхээсээ л ингээд одоо нэг юм талбар гараад байгаа юм шиг байдлаар ингээд зохицуулж болно. Тэгэл ингээд эргэн тойрныхоо бүх асуудлыг зөвхөн өөртөө ажилласнаас идэж болдог. Ер нь тэр баг ингээд баг ганц гарцна. Тэгээ гаднаас нэг их юм баг хайгаад одоо хэрэггүй дээл гэж хэлэндээ. Ааха зөв. Ялгүй л нөгөө өөрийнхөө үндэс бааз үр гэдэг зүйлээ зөв суулгачих юм бол аяанда нөгөө нэг цэцэг ургадаг жам ёсоор явах нь шүү дээ тий. Нэг тийм агуулгах тий тэрэн шиг. Тий. Гэхдээ яг нөгөө тэр үр нь болохоор нөгөө өөрөө цогц ойлголт болохоор тэрийг ингээд нэг суулгаалаа өрчдөг гэсэн юм байхгүй. Ингээд байнгын л толгойгоо одоо байнгын л ажиллаж байгаас өөр
сонголт бол бас байхгүй мэлээ. Зөв. Би нэг ийм сонирхолтой юм эргүүлээл асуух гэдэг юм л да. Яалтгүй нөгөө өвдөцийн тэр мэддэгдээгүй бидэрт мэддэгдээгүй цаг үеийн талаар би зөвхөн нэг шинжинч гэдэг юм уу? Нэг ийм имийг одоо юу яа танд тийм юм мэдрэгцсэн үү? Одоо жишээлх юм бол би танаас өөрөөс ч л асууж байгаа шүү. Одоо таны өвдөцийн үед жишээлх юм бол хүмүүс хоорондын харилцаа ямар исэн бол? Хандлага харилцаа нь ямар исэн бол? Одоо яг бид нар ойлгохтой эрт балрын хүмүүс ингээл дайм балдаа хийгээл сэлэм одоо юу эдийн те ингээл зэвсэг янз янзын зэвсэг ашиглаад гэл яг монголчуудын өнөөдөр ярьж байгаа зэвсэг гэж жишээ нь хэлэх юм бол сэлмэл байгаад байгаа шүү дээ. Сэлэм юу юм мэдэхгүй би яг сайн мэдэхгүй юм л да. Энээс өөр жишээлх юм бол өөр арга ухааны зэвсэг янз янзын юм байсан болов? За одоо тэрлөө яг орох гээд сайн орж чадахгүй л байгаа да. Ер нь бол амар холдоод байгаа. Миний зүгээр эзэлснээр дотоод бол юу л байсан баг. Жахан хатуу талтай байсан баг. Хатуу гэдэг нь одоо нөгөө шийтгүү шууд амь настай нэрчих гэдэг ч юм уу. Гэхдээ бол илүү бас нөгөө үнэн тийм нөгөө нэг бодол хуурмгийг жоохон үздэггүй бүр нийтээрээ нэг жоохон тиймэрхүү эр хүний ч гэдэг юм уу өргөрөөл өндөр одоо буурлахаа цаг үеийг яриад байгаа шүү дээ. Тэгээд тэр эр хүн нь болохоор ямар байх хэвтэй гэхээр одоо яг хариуцлагатан одоо ам ар бат энэ байх нь маш чухал. Тэрийгээ өөрсдөө ингээд аюу юм чухалчилж үздэг байсан байх. Гэтэ бүр нөгөө их Монголын үеийн шиг бүр тийм зэвсэгтэй бол болтойг байсан. Арай нэг юм дөнгөрөө жоохон бүдүүн хавдан толтой хязгаар багтай хязгаарлах ёстойг дөнгөж ойлгож ирсэн цаг үе юм болов гэж ойлгож байна. Илүү нөгөө байгалийн зөнтэйгөө ойрхон учраас бодол хормог багтай. Гэхдээ болно болохгүй гэдэг нөгөө засгалж заяглах цэгцлэг нь бол арай л нэг юм бүдүүн хавдан талтай байсан баг гэж бодож байна. Одоогоор тэрнээс илүү бол хэлж мэддэггүй байна. Ойлгомжтой. Тэгээ би бас ингэж бодоод байхгүй юу? Монголчуудын үг угаасаа одоо жишээлх юм л хөнөө гүрний үеч гэдэг юм уу? Ер нь нэлээ их нэг урагшаа талдаа сиамбич гэдэг юм уу? Гидан үндэстэн эдэр гэж ингээ хольж солиод яригдаад байгаа юм. Тэдний өвс одоо юу гэдгийндээ жишээлх юм бол би нэг юм сонирхоод байна л да. Зүүн өмнөд Азийнхны хийдэг хятадуудын хийдэг тайши ч юм уу юм кунфу маркийн юм энергийн юм тулааны урлаг байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр монголчуудын өвдөд анх байсан болов? Яг тийм үгүй юм шиг. Яг зүгээр буурлын үед болохоор ингээд галаа тойрж юм төрн бүжиг хийдэг байсан шинжтэй дээ. Галтай их харьцдаг байсан шинжтэй. Тэгээд ер нь байглаасаа одоо ингээл нэг бясалгал гээд байхгүй зүгээр л ахуй амьдрал нь ингээд байглаас ирч мавчдаг, ухаарлаа тэждэг, танин мэдхүүгээ авчдаг тийм гээд байсан болов л гэж бодож байна. Бас нэг үүд байсан чинь тэгээд нэг үйл явж байгаа юм чи. Би бас нэг тиймэрхүү юм ажиглаад байгаа. Ер нь энергиэр айгүй имчилгээ засал хийдэг. Ер нь энерги тэр маш тулцсан өндөр байсан тийм юм бас байна уугүй юу? Нэгдүгээр яг энерги гэж хэлэхэр болохгүй байгаа. Хим гэж ярив. Химээ нэгдүгээр таньсан химийн сүлтэн гэдэг чинь өөрөө угаасаа бас нэг юм жамын одоо нэг юм 2-3 дахь давх дээр байдаг юм жамынхаа зүг тогтлыг хуулсан нэг зүйл байгаа байхгүй юу? Атагаа адилхан зүг тогтдог гэсэн. Тэгээ жамаа таньсан учраас химээ таньсан учраас химээ
хэрэгжилж бол мэднэ. Гэтэ энийг бол бүр ингээд нөгөө бэлэг тал руу гэхээр ойлгоно бол бэлэг тал гэдэг нь арай өөр юм хэлдэг юм лээ. Бэлэг тал руу холбоод ингээд байгалийн эрчмийг одоо ингээд бодлоороо ингээд тийм юм хөөж бол хэрэггүй. Яагаад гэвэл энэ бол ингээд хийрхэл болчихно гэх юм уу? Яг буурлууд бол мэдээж хуйглаад ингээд хэцээд хилдэд үйл хийгээд тиймэрхүү үйл хийдэг байхгүй. Тэгтээ тэр чинь арийнх нь утга учирыг өөртөө мэдж байгаа учраас хийж байгаа. Бид нар бол сайн мэдэхгүй ээж тэгэх юм бол ингээд хий хоосон л юм хийх гэдэг байхгүй. Тэгээд ер нь бол яаж тийм өндөр хэмтэй байх юм гэхээр хим гэдэг чинь өөрөө яг ингээд дуртай ийм нэвтарсан хим бол ам байхгүй. Амин чанар. Тэгээд ам чинь бүр ингээд нэгтраад одоо бүрний олны хамраад ирэхээр сүулт энэ төр болоод явчихна. Тэгэхээр тэр амин чанарыг тогтоох гэдэг чинь өөрөө тэр химтэйгээ урших, химээ нөгөө химийн хурах түгэх гэдэг хоёр эргэлт байгаа шүү дээ. Тэр эргэлтийг яаж эргэлтэд байгааг сайн таньж мэдээд тэгээд зөв зохируулж тархиараа би ямар хим хурааж ийн, ямар хим түгээж ийн ч гэдэг юм үү те. Тэрийгэ анзаарч ажиглаж буцааж одоо тэгвэл яах вэ гэдгээр ингэж зохицуулга хийхийг та сая нөгөө ингэ байж байгаа нь химтэй гэж ярьчих шиг боллоо л доо. Тэгээ одоо нөгөө тэр чинь нөгөө толгойн дотроо тийм хэмжээний сэтгэн бодох чадвар урахаа хөвөрч явдаг хүмүүс байсан юм. Баад утган тийм учиртай л гэж тайлбар. Тэгэнгүүт одоо таны хувьд болохоор ингээ өвдөж одоо бурлууд гэл ингэж юм тий. Ер нь одоо яг нөгөө сүнс аягүй их ярьдаг болсон байна. Хүний сүнс бөгөөд одоо дээд би ч юм уу төлөв өдргээл ярьдаг болсон бай тий. Эдгээр яг одоо таны төлөв аль эсвэл удмынх нь гэдэг юм уу? Энэ ингээ хоёр өөр байгаад байна үгүй юу? Ялгаагүй адилхан юм ба? Нэг зүйл юм болов? Энд дээр яг юу гэж ойлгох? Яг бэлэг талаараа бол бүгдээ нэг зүйлийн нэг хэсэг. Одоо бүгд тэнгүүтээ амин чанартай болоод тэрхээрээ бүгд өөр өөр дүртэй буюу одоо яг эздүүд орж ирнэ гэх юм уу? Одоо яг бэлэг талаараа бол би одоо баг ингээ буурал байхгүй юу? Адилхан ялгамжгүй. Гэхдээ амин чанартай мэдээж онгод бол амин чанартай байж таараа. Тэгээ амин чанартай ялгамж үүсгэхээр тэр чинь өөр ингэсэн нэртэй болно, цолтой болно, амьдарч орсон цаг хугацаатай болно, хамгаалуулааштай болно. Тэгээ би чинь ингээд өвдөж биш. Би чинь энэ орчин цагт төрсөн өрн тэгээд би өөр ингэсэн нэртэй болно. Тэгээд дуулаачийнхаа хувьд ямар нэгэн зэрэг дэвтэй олон ч гэх юм ингээд сална. Цаана бол нэг бүхлээрээ байх хувьд л байгаа. Гэхдээ наанаа л ингээд амин чанарыгаас халддаг. Энийг ингээд хүмүүс ингээд тэр одоо дээд би өөрөө ч юм уу ингээд нэг юм жоохон хольж утгаад байгаа ч юм уу нэг тиймэрхүү би өөрөө бас тэр чинь зөндөө хөөцөлдөж ойлгохгүй ингээд ойлгохгүй бас юм уншаа сонсоод тэгжлээсэн. Тэгээд тэрийг нэг хөөцөлдөж байх шаардлага яг одоо байгаа өөр төрөө анхаарч тэр амин чанараа тогтоож байх нь чухал та. Тэгвэл амин чанараа тогтоож өнөө яг ямар байна гэдгээ анхаарч байгаа энэ одоо энэ чинь бас нэг төрлийн бүтээж аваа болоод байна шүү дээ тий. Амин чанар өөрөө бүтээлээс гарч ирдэг байх гэдэг нь үү? Тий, одоо тэр чинь өөрийгөө таньж мэдчихээн. Тэгээд өөрийгөө давхар бүтээж ийн. Удамшлаасаа юуг нь авахгүй сүүл рүү одоо ингээд хэрвээ би ингээд үнэхээр буурлуудын зааснаар сураад явах юм бол тиймэрхүү хэмжээнд баг очоор байгаа байхгүй. За энэ зан чанар жоохон болохгүй байна гэдэг юм үү те. Тэгээд шууд ингээд огцом засах гэдэг шүү дээ. Энд юм засах чадвартай олчвол тэр чинь тэгэл тэр өвөг дээдсийнхаа тэр зан чанарыг хэрэглэхгүй энэ өвөг дээдсийнхаа энэ зан чанарыг хэрэглэе гэж одоо адилхан байхгүй. Тийм байдлаар л бүтээж. Маш ойлгомжтой тавч бөгөөд тодорхой болоод ирлээ тий. Гоё. Маш гоё сонин юу байлаа. Гоё
ерөнхийдөө одоо бид нар нөгөө туйлшрал гэдэг зүйлийг л эцсийн дүндээ өстой өөрсдөө чаях ёстой юм байна. Тэ? Яг нөгөө байж аваа аливаа зүйлийн утга учир үндэс гэдэг зүйлийг Ер нь бол яг хөтэ зүгээр ингээд нөгөө туйлширвал бараг ингээд туйлширсан шиг туйлширсан дээр юм шиг. Хурдан туйлшрах тэгээд яг туйлсан юу байдгийг нь үзчихвэл угаасаа гол руугаа л буцсан даа. Явж тэгээ үр үндэс одоо өвдөйцөх авхаан дээр ирэндээ л гэж хэлэх гээд байна те. Ер нь тийм тэгээд бушуухан шиг айгүй сайн цаашаагаа бас явах л ер нь манай буурлуудын сургалт нэг жоохон тиймэрхүүд намайг одоо ингээд нэг сэвтэж мэвтээд алдаа гаргаад явах юм бол бүр ингээд илүү хурдан ингээд алдуулах ч юм уу. Бүр цоцол ахуйц хэмжээнд алдаа гаргуулчаад тэгээд цочроод ирэнгүүт нь за тэгээд ингээд өөр сонголт байна уу байхгүй юу гэдэг юм тавьчихдаг байхгүй. Тэгээл надад үгүйсэдэг. Маш гоё надад гоё санагдчихээн. Надад ингээд гоё чин сэтгэлээсээ ингээд ярьсан таньдаа баярлалаа. Одоо ингээд хэлээгүй асуугаасаа гэж бодож исэн зүйл танд байна уу? За ер нь гайгүй те нэлээд юм ярьчлаа л гэж бодож байна. Харин ч асуултаараа сайхан хөтөлж өглөө баярлалаа. За баярлалаа.